байна уу? Тэгээд бид нар энэ сард вакцин гэдэг сэдвийн хүрээнд цоврал контент хүргэж байгаа. Тэгэхээр өмнө нь бид нар үндэсний тавлалт вакцин, за вакцин гэж юу вэ, халдвар төвчин гэж юу вэ гэд мэдээллүүдийг та бүхэндээ хүргэсэн. Тэгэхээр энэ удаад яг энэ вакцины хүүтэй эхлэхээний талаар та бүхэндээ мэрэгчлийн хүмүүсийн яриа болон манай улс яг энэ вакцина хэрхэн хадгалдгийг, ямар аюулгүй байдлыг хангаж тээвэрлэлт хийдгийг, хадгалдгийг гэдэг мэдээллийг бас хүргэхээр халдвар төвчин судлалын үндэсний төвийн вакцин био бэлтгэмлийн үндэсний агуулга дээр ирсэн байна. Манай зураг авалтын баг бол анх удаа энд орж ирж үзэж байна. Тэгэхээр вакцин био бэлтгэмлийн үндэсний төв агуулга гэдэг үндэсний гэдгээр их тодтолтой байна. За тийм Монгол улсад хэрэглэгдэж байгаа үндэсний товлолын дагуу хийгддэг болоод давхар судлалын заалтаар хэрэглэгдэх бүх одоо вакцин болоод био бэлтгэмлийг хадгалдаг үндэсний хэмжээнд ханган нийлүүлэх үндсэн зохицуулгатай ийм төв агуулга байгаа. За энд бол одоо халдвар төвчин судлалын үндэсний төв вакциныг одоо олон улсын нэг сонгоцны буудлаас хүлээж авсан цагаас эхлээд энд хадгалж аймаг орон нутагт түгээх хүртэлх энэ үйл ажиллагаанд дээр бол хяналтайж ажилладаг байна. Тэгэхээр нэлээд юм өндөр стандарттай гэдгийг нь орж ирэхэд л мэдэгдэж байна. Маш олон хөргөөрөөд ингээд юм тоног төхөөрөмжүүд байна тий. Тэгэхээр хадгалтын талаар за тийм энэ үндэсний төв агуулга 3 өөр хэмт вакциныг хадгалах зорилттойгоор тоноглогдсон байгаа. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын одоо гаргасан стандартад нийцсэн ийм одоо олон улсын жишг болсон стандарт өрөөнүүдтэй ийм төв агуулга байгаа. Тэгэхээр энд ихэнх вакциныг бол зааврын дагуу 2-8 хэмт хадгалдаг. За зарим нэр төрлийн нэмэх 2-8 хэмтэй. За зарим нэр төрлийн вакцинуудыг бол хас 15-аас 25 хэмт. За сүүлд шинээр бид нар хүлээж авсан коронавирус талбарын эсрэг вакциныг хасах ялангуяа Pfizer, BioNTech үйлдвэрлэлийн Comirnaty вакциныг хасах 70 хэмт хадгалах зорилттой үйлдвэрлэгдснээс эхлэн бид нар одоо энд бол нэмэлтээр хасах 70 хэмийн хөлдөгчнүүдийг бол суйрлуулж өгсөн онцлогтой ийм төв агуулга байгаа. Монгол Улсын засгийн газрын захиалгаар Дэлхийн банкны Монгол Улсад ковид-19 талбараас урьдчилан сэргийлэх хариу арга хэмжээ бэлэн байлгын төслийг хүргээн. Нэгдсэн үндэсний байгууллагын хүүхдийн сангийн техник хамтын ажиллагааны дэмжлэгтэйгээр вакцин био бэлтгэл үндэсний төв агуулгын өргөдөлтийг барьж хүлээлгэж өгөө. 2021 он гинэ. Тэр өнгөрсөн онд шинээр өргөдөл хийгдсэн юм байна. Одоо энэ ингээ 3 цаашаа харцсан 3 байгаа. Яг энд инэн дээ. Энэ болохоор дандаа хасах 15-аас хасах 25 хэмээн хөлдөгч. За тэгээд тэр цаатлын намхнууд жижигнүүд байгааз. Тэгээд тэр тэртлийн ханаар байсан том өндрүүд тэднес ч дандаа хасах тал. Тэд дотор болохоор Pfizer байна. Тэгээ манайх ерөөхдөө вакцины хадгалалт гэвэл өглөө оройд химээ доторх химээ хараад тэгээ гадны энэ химийн хялтын ягаад тэрт нь тэмдэглэж оруулж бичдэг. Тэгээд ерөөхдөө манай агуулах өөрөө байнгын химийн хялтын системтэй. Одоо энэ химийн хялтын систем нь болохоор 2-8 химээс дээшээгээм доошо хэлбэлцэд орсон үед бол одоо харуулын хялтын дэлгэцэн дээр болохоор юу тохиол өгдөг. Тэгэхээр байнгын хяналт. Байнгын хяналттай байна гэсэн. Ямар ч байсан вакцин бол яг стандартын дагуу температурын хувьд байнга хяналттай байд юм тий. Үйлдвэрлэгчээс заасан яг вакцины хадгалах температурын онцлог гэж байгаа. Тэгээд яг тэр онцлог нь бол ерөөхдөө одоо Pfizer нэмэгдээд 3 төрөл болцсон болохоос ш ер нь бол нэмэх 2-8 хас 15-аас хас 25 хэмд бол ер нь ихэнх одоо дэлхийн хэмжээнд хэрэглэж байгаа вакцинууд бол хадгалагддаг. Pfizer бол яагаад шинэ технологи болсон юм бэ гэхээр одоо хасах 70 хэмд хадгалагддаг тийм онцлогтой учраас тийм шинэ технологи үйлдвэрлэсэн гэж байна. За тэгээ энэ бол вакцинууд маань яг ийм байдалтай өртөг. Тэгээд
сенс хаана байна? Одоо хаанаас үлээж байгаа? Энэ хоёр сенс маань ээлжиж ажиллаж идэг байгаа. 7 хоногоор эсвэл сараар гэсэн тохируулгатай ээлжиж ажиллана. Тэгээд ерөнхийдөө хөрөгчний доторх химийн тэмдэглэгээ бол биднес энэ Fridge Tag 2 гэдэг энэ Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын шаардлагыг хангасан. Тэгээ олон улсын стандарт хэмжилтзүйн тийм байгууллагаар одоо батлагдсан тийм баталгаат хэмжүүр байдаг. Тэгээ энэ химийн хэмжүүрээр бол ерөөдөө химийн тэмдэглэгийг авдаг байгаа. Тэгээ энэ нь бол ямар нэгэн байдал давхар ямар нэгэн байдлаар химийн нөлөөнд орох юм бол энэ хэрэгслэгдээд анхааруулах тэндээ гараад ерөөдөө алдаа заадаг. Гэхдээ энэ дээр бол одоогоор бүх юм хэвийн байгаа учраас ингээд энэ тэгээд 30 сүүлээс өнөөдрөөс урагшаа 30 хоногийн одоо бүх химийн мэдээллийг бол харж байна. Одоо ингээд өнөөдрийн хамгийн дээдлийн 5.3, доотлон 3.5, өчигдрийнх 5.1, 3.4 гэдэг ингээ урагш нь ингээ хөөгөө явчихсан. 30 хоногийн санамжтай юм. Тий, 30 хоногийн санамжтай. За тэгээд энэ бас дандаа мэдрэгчнэр байгаа. Энэ нь болохоор яг нөгөө манай байгууллагын одоо энэ агуулгын харууллын нөгөө нэгдсэн хяналт систем гэж байгаа шүү дээ. Тэрэн дээр одоо энэ химийнхаа мэдээллийг авчиж өгч байгаа. Тэгээд тэндээс давхар энэ химийн ямар нэгэн өөрчлөлт орох юм бол тэнд тохиогддог. Тэр маш нарийн зохион байгуулалттай юм тий. За тэгээд эндээсээ аваад бүх түгээх вакцинуудаа энд бэлдээ тэгээд энэ хаалган голгоод цааш нь орон нутг руу ингээд түгээгээд явуулчихж байгаа. Эндээсээ өрхийн эмнэлгүүд төрөх аймаг орон нутгууд руу хүргэхийн шат амжилтууд нь ер нь ямар хувь байдаг юм бол ямар стандарт шаардлагууд тавигддаг юм бол. За халдвар төвчний судлалын үндэсний төв олон улсын нисэх онгоцны бодол дээр вакциныг хүлээж авсан цагаас эхлэн за өөрсдийн одоо тээврийн хэрэгслээр авчирч энэ төв агуулгахдаа зохих хэмжээ нь бол хадгалдаг байгаа. За үндэсний товлолт вакцинуудыг бол хадгалахдаа үндсэндээ нэг 6 сарын нөөцтэй байхаар улсын хэмжээнд журмынхаа дагуу 6 сарын нөөцтэй байхаар төлөвлөж хадгалдаг. За эндээсээ 21 аймаг 9 дүүргийнхаа захиалгын дагуу вакциныг түгээх үйл ажиллагааг зохион байгуулдаг. За яг тээвэрлэх хадгалах журам бол мөн сайдын тушаалаар зохицуулагддаг. Эрүүл мэндийн сайдын 121 тоо тушаалын дагуу эмч мэрэгчлэлтний хяналтанд дор вакциныг тээвэрлэдэг байгаа. За тээвэрлэхдээ бол бид нар бас зориултын тээврийн хэрэгсэл буюу зориултын одоо энэ сав суулгыг бас ашигладаг байгаа. За вакцины зөөврийн савнд бол бид нар вакциныг зохистой хэмнэлд хадгалах тээвэрлэлийн төслөөр бол хангаж тээвэрлэдэг байгаа. За тийм. За бид нар бол тээвэрлэлтэнд орон нутаг болоод 21 аймаг 9 дүүрэг за өрхийн эрүүл мэндийн төвүүд бүх одоо дархлаажуулалтын тусламж үйлчилгээ үзүүлж байгаа газруудад бол энэ вакцины зөөврийн сав буюу одоо бас л мөсөн хамтай юутай хөргөчтэй адилхан ийм зориултын савыг ашигладаг байгаа. За зориултын савн дотроо бол химик тогтмол байлгах зорилготойгоор мөсөн элементийг бол хийж, за энэ мөсөн элементийг тохируулж хийж тодорхой яг тухайн вакцина хэдийн тээвэрлэх ёстой тэр хэмнэн тохируулад за вакцин болгоныг тээвэрлэхдээ бол бид нар ийм хим хяналтын хэрэгслийн хамт электрон хим хэмжигчийг бол тогтмол хийж тээвэрлэдэг байгаа. За эмч мэрэгчлэтнүүд манай үндэсний төвөөс ирж вакцина авахдаа бол захиалгын хуудсын дагуу буюу хэдэн хүнд тун ямар вакциныг авах гэж байгаагаар албан бичгээр ханддаг. За албан бичгийн дагуу бол бид нэр шаардлагатай вакциныг ханган нийлүүлдэг байгаа. За тэгэхээр ханган нийлүүлэх процесс бол үндэсний төв дээр өөрсдөө ирж хүлээж авахаас эхэлж байгаа. За вакцин тухайн энэ савнд бол хөргөх энэ мөсөн элементээ яг энэ тохируулж хийн. Өөрөөр хэлбэл 10 тээвэрлэлтийн процесс бол 2-8 хэмжээнд явж байгаа тийм ээ. 2-8 хэмжээнд тохируулж мөсөн элементээ тохируулад вакцина хийгээд за энэ дээр жишээ нь бид нар Б гепатит эсрэг вакцин байна. За мөн шошгоны монитортой энэ шошгоны мониторлууд бид нар яг вакцин дулааны нөлөөлөлд өртсөн эсхийг нь бол тогтмол хяндаг байгаа. За энэс гадна хим хяналтын хэрэгслүүдийг бол вакцинтайгаа хамт тухайн савндаа хийгээд эмч мэрэгчлэлтний гараас гарт дамжуулж тээвэрлэдэг байгаа. Анхан шатны нэгж буюу өрхийн эрүүл мэндийн төвүүд маань дүүргээс буюу аймагаас вакцина захиалж хүлээж авдаг. Харин 21 аймаг 9 дүүрэг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс
аймгийнхаа хэмжээнд хэрэглэх эсвэл дүүргийнхаа хэмжээнд хэрэглэх вакциныг аймагуд улирал тутамдаа дүүргүүд сар тутамдаа хүлээж авдаг байна. За тэгэхээр тэр болтол бол манай халдвар төвшин судлалын үндэсний төв дээр зохих хэмжээ хадгалагддаг. Тээвэрлэх үйл ажиллагаа бол эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу тархлаажуулалт хариуцсан мэрэгчлэтнүүд үндэсний төвөөсөө ирж вакцина хүлээж авдаг. За тээвэрлэлтэнд яг Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын мөн стандарт шаардлагыг хангасан зориултын энэ савыг ашиглаж тээвэрлэх үйл ажиллагааг зохион байгуулдаг. За энэ бол Баянгол дүүрэг эрүүл мэндийн төвийн дахлаажуулалтын кабинетийн нөөцийн өрөө байна. За одоо яг халдвар төвчин судлалын үндэсний төвөөс төвийн төв агуулгаас яг сарынхаа вакциныг татаад ирсэн байна. За ингэхдээ бол өөрийн унаатаага за харьяа мөржлийн хүмүүс очиж одоо зөөвөрлж авчирдаг байгаа. За энэ бол зориултын хайрцаг байна. За хайрцагны гадна бол бүх санамж хүчгүүтэй нэмэх 2-оос нэмэх 8 хагарах аюултай дээшээ гэсэн бүх санамж хүчгүүдийг ингээ наасан Баянгол дүүрэг эрүүл мэндийн төв гэж бичсэн. За ийм зориултын савар зөөвөрлөж ирнэ. За вакцин савн дотор бол тэ мөсөн элементүүдийг ингэж байрлуулсан. За дээрэс нь хим хяналтын хэрэгслүүдийг байрлуулсан байдаг. За жишээ нь бол энэ шар карт байна. За энэ шар карт бол дулааныг танддаг байгаа. Хэрэв энэ вакцин тэ дулааны нөлөөлөлд өртсөн бол энэ А цонхноосоо эхлээд одоо цэнхэрдэж эхэлдэг. Хэрэв ингэж цэнхэрдээд энэ цонхонд өөрчлөлт орсон бол бид нар энэ вакциныг одоо 8 нэмэх 8-аас дээшээ тий 10 дээшээ болсон хэмд өртсөн байна гэж үзээд энийг бол хэрэглэхгүй байх нь тий. Ингэж дулаанаа танддаг байх нь. Энэ бол хүлдэлтийг заана. За хүлдэлтийг заах маань ингээд зөвлөсөн мааз. За энэ маань одоо нэмэх 2-оос доошоо тий 0 хэмэд тий 30 секунд 30 минут байх юм бол энэ ингээд чагталцдаг. Хэрэв бид нэр энийгээ үзээд энэ чагталсан байх юм бол энэ вакцин маань хөлдөлтөнд өртсөн байна гэд энийг хэрэглэхгүй байх нь тийм ээ. За ингээд хүлээж авахдаа бид нар энэ бүгдээр шалгаад дээрэс нь хим хяналтын хэрэгслэн энэ бас нэмэх 2-оос нэмэх 8-ийн хооронд байх хэвээр энийгээ шалгаад ингээд хүлээж авдаг байгаа. За энээсээ бид нар за одоо эндээсээ бол яг энэ хадгалах хөрөгчөндөө агуулгаа одоо хөрөгчөндөө байрлуулна юм уу вакцинуудаа. За одоо энэ байрлуулсан байдал нь энэ байна. За энэ дээр мөн хим хяналтын одоо юунууд нь байж гэн хэрэгслүүд нь тийм ээ. За одоо жишээ нь үйлдэл энэ гэхэд одоо 30 хоног уншдаг бриж таг. Энэ бол 30 хоногийнхоо мэдээллийг хадгалдаг. Эндээсээ бид нар уншуулад тий өмнөх хоногтой өчигдөр уржигдэр хэм хэд байсан бэ гэдгийг харна. Харж хянаж танддаг байгаа. За хүүхд ирэхээс өмнө эхлээд бид нар бол зөөврийнхаа савыг бэлдэж тавьдаг. За энэ хөрөгчөө өдөрт хүүхэд ирэх тоолондоо олон онгойлгохгүй тулд энэ цүнхээ зөөврийнхаа цүнхийг эхэлж элементээ гисгэж бэлдэж тавина. За тэгээд тухайн цүнхэндээ тухайн өдрийнхаа тарих хэрэгцээнийхээ вакциныг бол өдөрт хичнээн хүүхэд орох ойролцоогоор тооцоолоод хэрэглэх вакцинаа бол багаар хөрөгчнөөсөө тасалж авч бэлддэг. За тэгээ эхний хүүхэд ирэхэд бид нар вакцинаа задлана. За вакцинаа задлаад энэ одоо жишээ нь улаан бурхан гахаан авдар улаануудын вакцин байж байна. За эхний хүүхэд 9 цаг 20 минутанд ирлээ гэх юм бол энийгээд вакцинаад найруулад энэ дээр задлсан он сар өдрөө цаг минуттайгаар тавьчихна. За энэ ямар учиртай гэхээр энэ найруулдаг вакциныг бид нар 6 цагийн дотор хэрэглээд үлдсэн ч гэсэн 6 цаг болцсон бол хүүхэд ирээгүй тохиолдолд үлдсэн вакциныг бол заавал устгадаг. Тийм учраас энэ цагийг бол заавал тавьж өгөх шаардлагатай. Тэгээ энийгээ харж байгаа 6 цаг боллоо гэх юм бол энэ вакцина устгах нь байна. За тэгээд энэ цүнх маань вакцин бол ерөөсөө 2-оос 8 эмд үйлдвэрээс гарлаа хэрэглэгч буюу хүүхдэд тарих хүртлээр ерөөсөө 2-оос 8 эмд бид нар бол вакциныг хадгалж ингэж энэ маань аюулгүй тарилга буюу аюулгүй дархлаач болж өгдөг чанартай яг вакциныг хүүхдэд тарьж гин гэсэн үг.